Энэ парламентын сахилга хариуцлагыг сайжруулах гэдэг энэ эрс оролцоог хэтэрхий механик байдлаар шийдэх гэж оролдож байна гэж хараад байна. Хуралдаа суух, заавал өөрөө санал өгөх, үг хэлэхдээ томоотой үг хэлэх гэдэг. Парламент ч бол өөрөө мэтгэлцээ хийж яадаг газар. Аливаа асуудлуудыг мэтгэлцээд тэр мэтгэлцэхдээ бол эмоцтой ч байдаг, зарим газар бол бүр зодтолж байгаа харагддаг. За зодтолтой сүйд болохоо болоо ихэд энэ мэтгэлцээний дундаас чинь хүмүүсийн анхаарлыг татсан энэ мэтгэлцээнүүд дундаас иргэд сонгогчид юу болоод байгааг харж идэг, олж авч идэг. Одоо ингээд бүр мэтгэлцээн байхгүй болгож шин. Одоо бүр сүүлийн үед ялангуяа ингээд би энэ лүгээ тэр над руу муухай харж ах шиг байна гэж гараад хэвлийн урал идэг болсон. Энэ намайг ингэж хэлэх гээд ах шиг байна гэж хэвлийн урал хийж идэг болсон. Тэгээ ийм мэтгэлцээн байхгүй парламент гэдэг бол өөрөө өхмөл тийм парламентынхаа үүргийг биелүүлж чадахгүй, гүйцэтгэж чадахгүй болж байна л гэж ингэж харж байна. Тэгээ би дараа нь бас дэгийн юун дээр өөрчлөлтүүд дээр бас асуулт саналаа хэлэх гэж байгаа. Дэгээс бас их болж байгаа нь их байгаа. Тийм учраас энэ ёс зүйн хороо мороо гэдгийг ер нь аль болохоор жоохон сулруулахгүй бол ер нь тэгэл бүгдээрээ л нэг юм ёс зүйн хороогоор айлгсан. Ёс зүй ярьсан л ийм л бол өмнө их амьд парламентууд байсан. Тэр үед зарим хүмүүс хоорондоо бивнээ шанаадаад өтер явж исэн тийм юм гарч л байсан. За одоо нэг тэгээ зодтолтож барай сүйд болохоо байл гэхэд үгүй ятхнаа ингээд чөлөөтэй жоохон ярьцдаг. Эмоцтой дуухан хилцүүлэг хийчдэг тийм юм руу аваачж ээжээж энэ парламент